Доктор Strippers подкастын Fact and Storytelling болон эхэлж байна. Бид анагаах ухааны нээлт сонирхолтой түүхүүдийг цувралаар хүргэх болно. Сайн байцгаана уу? Өнөөдрийн маань сэдв вакцины эсрэг үүсгэж. Эмч хүмүүсийн хувьд бид нар одоо өөрийгөө ухамсарлаж бас олон нийтэд вакцины талаар олон талын мэдээллийг түгээхийн тулд зориглон барин байж тэ энэ одоо подкастыг эхлүүлж байна. За ингээд миний бие мөхтлөхөр миний найз хүүхдийн эмч хүсэл жаргал бит хоёр нийлээ Доктор Strippers гэдэг анагаах ухааны ололт амжилт мөн түүх мөн мифтэй одоо философийн талаар за мөн маш их хэмжээний амжилт гаргасан манай дэм чимээгүй баатруудын салбарыг хөгжүүлсэн байдаг. Тэгээ энэ хүмүүсийн ололт амжилтыг олон нийтэд түгээж дэлгэрүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын нэр хүндийг бас эрэг талаас нь харуулсан сурталчилгын тулд бид энэ подкастыг эхлүүлж байна. За яг одоо Монгол улсад гэлтэхгүй дэлхийн нийтийн одоо анхаарал бол энэ улаан борхон буюу measles гэж өвчин дээр хандаад байж байна. Тэгээ бид нар яг энэ цаг үеийнхтэй холбогдуулаад за улаан борхон өвчин за түүнээс гадна вакцин гэж өөрөө яг юу юм бэ? Ямар үе шатуудыг даван туулж хөгжиж ирсэн. За антивакцины хөдөлгөөн өөрөө зөв хөдөлгөөн юм аа буруу хөдөлгөөн байсан юм уу? Ямар үр дүнг авчирсан гэдэг талаар юм богинохон мэдээллийг хүргэх гэж энэ дугаараа эхлүүлж байна. Надад шүү дээ вакцин гэхээсээ илүү вакцин эсэргүүцэгч гэдэг байр суурь амар сонирхолтой санагдаж байна. За. Тэгээд магадгүй энэ үг дугаарын төгсгөл бас амар нууцнд гарч ирэх байх гэж бодож байна. За, ер нь бол анагаах ухаан эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн одоо нотлосноор ийм топ 10 амжилтыг дэлхийн одоогоор ингээд энэ салбар одоо тогтоочод байгаа юм байна. Анагаах ухааны салбарын топ 10 амжилт. Топ 10 амжилт. Тэрний номер 1-т нь вакцинжуулалт буюу монголоор дархлаажуулалт гэдэг юм номер 1-т явчихдаг. За, тэгсэн чинь нөгөө талаасаа энэ дархлаажуулалт маань өөрөө вакцины эсэргүүцэгчдийг хамгийн том өдөөдөг бас нэг сэдвүүд. Тэгэхээр юм болгон хоёр талтай гэдэг шиг сайн тал байхад эсрэгээрээ бас муу тал байж болдог гэдгийн бас нэг жишээ юм болов уу гэж би харж байна. За ялангуяа дархлаажуулалт буюу энэ вакцины гэдэг зүйлийг эсэргүүцэх энэ импактыг бид нэр COVID-19 цар тахлын үеэр илүүтэй их мэдэрсэн. Вакцины өөр ямар чухал вэ гэдэг бас бид нар амар илүүтэй мэдэрсэн гэж харж байна. За тэгээ бяцхан ингээд түүхээс эхлэх юм бол 1800-аад оны дунд үеэс вакцинжуулалтыг шүүмжлэгчид эсэргүүцэгч нар гэдэг юм бүлэг үүссэн. Тэгээ тэрийг түүхэнд бол anti-vaccination league гэж нэрлэдэг юм байна. Бүлэг хөдөлгөөн гэж нэрлэдэг. Одоогоор бол anti-vax гэдэг маш том хөдөлгөөн Америкт. Тэгээ бүр одоогийн улс төрийн hot city болоод ингээ бас байж байгаа. За вакцины үүслийн талаар ярихад бол энэ бүр 1796 онд анхны одоо албан ёсны вакцин үүсчихсэн байт юм байна. За гэтэл мөн докюментари болон бусад одоо түүхийн нэвтрүүлгүүдийг үүсгэхэд хамгийн сонирхол татсан юм бол бүр манай эртний өмнөх 200 300 жилийн өмнө Египтийн нөгөө муми зандаа шуулсан шарилуудаас бид нэр вакцины уул мөрийг олж ингээ илрүүлсэн байгаа байхгүй. Тэгтэл бид нар энийг одоо юу гэдэг сайхан гарсан байгалийн бус арга гад artificial хими ингээд ээж аав нарт ялангуяа тийм айц ихээр байгаад байдаг. Гэтэл үгүй маа. Вакцин бол таны өөрийн дархлаа тогтоох байгалийн энэ аргыг ашиглаж гаргаж авсан бас ийм бүтээгдэхүүн байдаг шүү гэдгийг бас онцлон цохож тэмдэглэмээр байна тийм. За Эдвард Jenner гэж эмч хүн хамгийн анхны одоо вакцины cowpox буюу үхрийн цэцэг өвчний эсрэг вакцины гаргаж авсан. Тэгэхээр би тэгэхэд мэднэ тухайн үеийн цэцэг өвчин бол бүх төрлийн туралт өвчнийг бид нар хаанаас нь дамжиж байгаагаас нь шалтгаалуулаад тийм хамааруулаад үхрийн цэцэг өвчин, салхин цэцэг өвчин, цагаан цэцэг гэл ингээл дэлхийн нийтийг хамарсан их олон төрлийн пандемик гарч ирсэн. За 1796 онд Эдвард Jenner гэж Английн эмч хүн энэ үхрийн цэцэг өвчнөөр өвцөн байсан хүний эдэнэс гэж байгаа байхгүй. Туралт байсан эдэнэс нь сорьц аваад тэр эдэг 8 настай хүүд одоо тарснаар тухайн үед хүүхдэд анхны одоо цэцэг өвчний буюу cowpox өвчний дархлааг тогтоожсэн юм байна. Амжилт нь бас юу байсан бэ гэхлээр энэ үхрийн цэцэг өвчнөө вакциныг тарьсан эсвэл үхрийн цэцэг өвчнөөр өвцөн хүн өөрөө дараагийн удаа салхин цэцгээр өвдөхгүй байсан юм байна л да. Ажиглаадсэн чинь тэгээ энэ мундаг эмгэг жаамаа гэх юм уу энэ юм чи мундаг ажиллаж одоо энэ вакцина амжилттай. Тэгэхээр одоогийн хөдөлгөөнтэй Эдвард Jenner гад амар талархмаар бүр респект. За бүгдээрээ Эдвард Jenner гад тэг алгадшаа. Баярлалаа. За тэгэнгүүт нь штэ те нөгөө Эдвард Jenner маань ингээд үхрийн цэцэг өвчний эсрэг дархлаажуулалтыг анх удаа нэвтрүүлээд эхэлсэнтэй зэрэгцээд л ердөөсөө вакцинашн гэдэг юм хөдөлгөөн ирнэсэн. Тэгээ тухайн үеийн нийгмийн нөхцөл байдалтай холбоотой хамгийн том эсэргүүцэгч хөдөлгөөнийг одоо толгойлж исэн хүмүүс бол ламнар байсан. За тэд юу гэж үзсэн бэ гэхэлэр энэхүү эмчийн хийж байгаа туршилт за энэхүү эмчийн хийж байгаа энэ эмчилгээ өөрөө
Христийн шашны номлолтой зөрчилдөж байна гэж үзсэн. За тэрч бүхэл вакцин гэдэг зүйлийг дүрсэлсэн ийм монстр гэдэг юм зургийг хүртэл одоо тухайн үеийн хүмүүстүүдээр те мангасыг одоо та энийг хараарай, аимшигтай ийм том шүттэй үхэр төстэй тэг ингээд хөвлөгээр нь дүүрэн одоо тэр хүнд өвчнөр өвцөн хүмүүсийн эдээ бээр тахлын цус те ийм аимшигтай зүйлээр одоо төлөөлүүлэн төсөөлүүлж ялангуяа нэг өвцөн хүүхдүүдийн ээж аав нарыг айц давтуулснаар вакцины эсрэг хөдөлгөөний хамгийн анхдагч нар бол манай лам нар ээжээ. Тэгэхээр арга үжидээ бас та хэд маань ингээ бодоод үзэхэд миний одоо хайртай хүүхдэдтэй хин нэгэн хүний өвдсөн хүний эдээ бэрийг гаргаж аваад тариад л өгөөд л эсвэл хин нэгэн хүний одоо нөгөө цусаар теж гэдэг юм уу ингээд биологийн шингэнийг хүнд хийгээд харах ямар нэгэн байдлаар ээж аваад бол айдас үүсгэх нь бол тодорхой. Тэгээ эн чинь одоо үед ч биш 1790 он гэхээр чинь арга байж үү те. Гэтэл бас нэг аргумент нь юу юм гэхэлэр эн чинь өөрөө энэ загалмайтны шашин те загалмайтны шашин өөрөө тухайн үед юу гэсэн гэхээр эмнэлгийн одоо тодорхой эмчилгээг тодорхой сервис үйлчлэгийг үзүүлдэг байсан байгаа байхгүй. Тэгээ энэ ариун ус гэдэг нэртэй ус чи өөрөө их юм модны тренди тэгээд их мундаг юм үр дүнтэй юм ажилтаа яа тэгэхээр энэ өөрөө мөнгөн загалмаа хийчдэг. Тэгээ одоогийнхоор бол нэг мөнгөжүүлсэн ус байхгүй юу. Тэр мөнгөжүүлсэн усыг болвол тэгээд бактери эсрэг те ультаргуужилж хийгээдсэн юм биш үү хийгээдсэн. Тэгэхээр тухайн сүмүүдийн орлогыг багасгаадсан байхгүй. Тэр эн чинь нөгөө талаасаа одоо ингээд нэг жоохон боттойгоор харахад нэгт яг мэдлэг дутуугаасан байж болно. Хоёрт ээж аав нарт айцыг төрүүлсэн айцан дээр дөрөөлөөд дахиад энэ дээр ашиг сонирхлынхаа зөрчлөлийг гаргаж ирж байгаа бас энэ бизнесүүдийн асуудал бүр үеийн үед байсан, цагийн цагт байсан эсэргүүцэгч нар бол айгүй олон талаар бас энэ эсэргүүцэлжсэн юм тийм. За тэгээ энэхүү эсэргүүцэл тэ холбоотойгоор ер нь бол 1800 оны дунд үеэс эхлээд хууль журам, дүрм, хууль одоо актууд гарч эхэлжсэн. За Англид бол 1840-од оны үед, Америк нэгдсэн улсад 1853 онд анхны дархлаажуулалтын тухай хууль батлагдчихжээ. Тэгээ тухайн хуульд юу зааж исэн бэ гэхэлэр та хүүхдээ вакцинд хамрагдаа гэсэн юм хамрагдах бүр ёстой гэсэн зүйл залт оруулж ирсэн. За тэгээ энэ сүүлдээ дүрм журмаар бидний одоо эрхэнд зөрчлөө гэсэн юм хөдөлгөөнүүд журмаар хүний эрхийг зөрчлөө гэсэн юм эсэргүүцэлтэд тулж исэн. За тэгээ тухайн хууль залт сонирхолтой нь юу байсан бэ гэхэлэр хэрвээ энэхүү дүрмийг биелүүлээгүй бол торгуулах юм шийтгэл оногдуулж ирсэн. Тэгэхээр энэ нь өөрөө бас нөгөө захиргаалтын арга хэлбэр бас эсрүүцэлтэд тулдгийн бас нэг том жишээ. За тэгээ энэтэй холбоотой хүчээр ингээд дүрмлээд өгчлөөр эсрүүцэгчдийн тоо төдий чинь яваасан юм нэмэгдэжсэн юм түүхүүд байна. Хэдий бид нар чинь товлолт вакцинтай байсан чинь бас сайн дурын ажиллагаа байхгүй юу? Тэгээ сайн дурын. Гэтэл диж тэгнэлдээ ямар ч тохиолдолд одоо торгуул тавина гэдэг чинь ямар хүнд айцд автах нь бол ойлгомжтой. За ер нь дэлхийн түүхэнд маш олон удаагийн халтар төвчний пандемик маш олон зуун сая хүний одоо амь насыг авч удсан юм гашуун түүх байдаг. За энэтэй холбоотойгоор үнэхээр хүний амь насыг аврахын тулд ангаах ухааны мундаг эмчнэр судлаач нар бол олон зуун мянган туршилтыг сонин орчинд иж үзүүлсэн байна л да. Муурын баасан дэлхийн муурын шийснэлийн тэгвэр чикен нөгөө юуны дахианы үр хөврөлт чигэнтэй ингээд айгүй олон одоо вирусыг сулруулдаг ямар орчин байна вэ? Идэвхжүүлдэг ямар орчин байна вэ гэдгийг олон зуун жилээр судалж гаргаж ирж байсан байна. За дараагийн нэг том дэгдэлт мөн дараагийн нэг вакцины ололт амжилт хизээ гарсан гэхээр 1800-аад оны сүүл үеэр 1880-аад оны үед бол дэлхийд даяар ялангуяа Төв Европоор энэ галзуу өвчин гэж амар өвчин байсан. Тэр галзуу өвчин бол хүнд нөгөө нэг тархиг гэмтээгээдсэн учраас тухайн үед энэ галзуу өвчин шиг адилхан симптом илэрж ирсэн байхгүй юу. Тэгээд зөвхөн одоо юу гэдэг тэр симптомоос гадна эдгэрхтээ маш их хэмжээний үлдэж ирсэн юм байна л да. Тэгэхээр энийг зайлшгүй имжлэг хийх бас яаж өвчнөөс өмнө яаж өрсөн сэр хэлэх вэ гэдэг одоо ийм том бодлого бидэнд хэрэгтэй байсан. За 1885 онд Луи Пастер гэж англи эрдэмтэн эмч хүн за галзуугийн эсрэг одоо вирусын эсрэг маш амжилттай вакцины гаргаж авч бид нэр галзуу өвчнийг те вакцинжуулсны ачаар 100 устгаж чадсан юм мундаг амжилттай гаргасан байна. Баяр хүргье. За тэгээд 100% ингээд устгацсан чинь яг тухайн ондоо Английн Лестер хотод вакцины эсэргүүцэгчдийн анхны дэлхийн түүхэнд хамгийн том жагсаал болчихсон. Тухайн үед зарим судлаачдын бичиж үлдээснээр 80-аас 100 мянган эсэргүүцэгч нар нэгдэж жагсаж исэн юм байна. Тэгэхээр энэ дэлхийн түүхэнд хамгийн том, хамгийн их хүмүүсийг хамарсан жагсаалын хэлбэртэйгээр одоо
үүссэн антивакцинашн нэг хөдөлгөөн үү тийм. Дараагийн одоо хамгийн гунигт том пандеми нэг бол Spanish flu буюу Испани ханиад гэдэг тийм. Тэгэхээр бид нар за нэг сонирхолтой асуулт асууя заяа. Хүрээний H1N1 вирус ер нь хизэнээс мэдгэлж эхэлсэн. Бид нар хизэнээс мэддэг болсон. За одоо H1N1 хүрээ гэдэг өгнүүдийг бол одоо олон нийт бол аим сайн мэддэг болсон тий. Гэхдээ би ингээд чиний асуултанд ингээд ухраахаа ингээд ботсон чинь бидрэг оюутан бахад яг энэ нөгөө томуугийн дэгдэлт ерөнхийдөө өмнөх жилүүдээс илүү их тархаад магадгүй нөгөө нэг зорчиг хөдөлгөөний нэмэгдсэн дэж холбоотой ахaltaа тухайд. Тэгээ бид нар нөгөө сайн дурын ажил хийжсэн томоогийн эсрэг. Тэгээ тэр үед тийм надад бол ямар мэдрэмж төрж исэн бэ гэхлээр нэг тийм аимшигтай юм болоод юм гэж тийм мэдрэмж төрж исэн. Ингээл бүх хүн маска зүүн гээл бүгдээрээ л нэг тийм одоо ерөөсөө өвөлтөд тэмцэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж исэн. Саяхан штэ одоо тий. Тэгвэл түүхийн хувьд одоо хизээ юм бэ гэдгийг. За энэ Spanish flu бол яг хүрээний H1N1 вирус ахгүй юу. Тэр ингээд мэдэгдсэн нь 1918 он буюу дэлхийн одоо нөгөө 1-р дайны үед тий ганцхан жилийн дотор дэлхийн нийт хүн амын 3.1 буюу 500 орчим сая хүнийг өвчлүүлсэн байдаг гэж үзсэн. За тухайн үед нөгөө статистик тандал судалгаа бас их дутуу өгсөн байсан учраас яг хэдэн хүний амь насыг экзакт авч утсан бэ гэдгийг судалгаад хэцүү ажиллаж л дээ. Тэгэхээр тухайн бүртгэлийг ингээд зөвхөд харахад 17-оос 50 сая орчим хүн одоо зөвхөн 1918-аас 20 оны дотор буюу 2 жилийн дотор амь насаа алдсан гэсэн түүх байдаг. За хамгийн сонирхолтой юм нь юу юм бэ гэхээр энэ хүрээний H1N1 вирусын эсрэг вакциныг бүр 2005 онд буюу саяхан бид нар олж нээж илрүүлсэн. Тэгээд халдвараар өвцөн хүний цогцноос дээж гаваад нөө итгэхгүй болсон вирусын маань дахиж итгэвчүүлээд за ингээд Америк эрдэмтэд ковидын вакцинтай адилхан mRNA вакциныг гаргаж авсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ вакцины талаараас ойлголтыг өгөхдөө яагаад хүн болгонд харилцан адилгүй тархлаа тогтоогод байгаа юм бэ? Хамгаалалт нь яагаад өөр байгаа юм бэ гэдэг чинь вакциныхаа гаргаж авж байгаа төрлөөс болж байгаа. Тухайн вирус юм уу, бактери юм уу өвчлүүлээд байгаа эмгэг төрөгч бас төрлөөс болж байгаа. За тэгээд мөн тухайн одоо вакцин хийлгэж байгаа хүний амьдралын юм аяг өөр байна. Тухайн вакцин хийлгэж байгаа арт түмний идэж ууж байгаа хоолунд өөр байна. Тэ бидний ингээд индивидуал буюу хувь хүний тархлаа тогтолцоо өөр онцлогтой байгаад байгаа учраас юм өөрөөр уруул өгöd байгаа шүү. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас өөр хэмжээтэй одоо тархлааг тогтоож явж байна. Гэхдээ олон улсад яадаг гэхээр 70-аас дээш үеийн одоо үр дүн өгсөн вакциныг олон нийтэд ингээд хэрэглэх энэ зөвшөөрлийг өгдөг байгаа тийм. За хэрвээ тухайн он жилүүдэд томоогийн эсрэг вакцин байсан бол бид нар тэр хэмжээний хүмүүсийг бас амь насыг аврах боломж байсан байх л гэж харагдаж байна л да. Тэгээ Spanish flu гэдэг энэ пандемик бас ингээд сонирхол судлаад үзсэн чинь ерөөсөө дэлхийн бүх өнцөг болон бүрт тархсан маш богино хугацаанд тэгэл Америкийн төвсгээс эхлэлтэй тэгэл Европ, зүүн Европ, Хятад, Япон, Вьетнам, Австрали гэдэг ингээд дэлхийн бүхэл их газрууд дээр юм хурж исэн юм төвхтэй юм бэлээ. За тэгээ тухайн үед түрүүний хэлсэнчлэн хэрвээ дархлаажуулалт байсан бол яах ч байсан бэлээ гэдэг асуудал бас байна. За дараагийн нэг вакцины эсрэг үүсгэгч нарын хөдөлгөөний нэг илрэл юу байсан бэ гэхэлэр 1900-аад оны ихэнх үед дөрвөмжлээд өгсөн чинь вакциныг заавал хийлгэнэ гэд хуулийн тогтоогоод торгоно гэд ингээд зүйл залт ороод ирсэн чи яасан бэ гэхэлэр 1905 онд хамгийн анхны дээд шүүхийн эрг бүртгэгдсэн вакцинтай холбоотой вакцины эсэргүүцэлтэй холбоотой. За энэ хүн бол швед хүн байсан. Хеннинг Жепаксон гэдэг нэртэй. За тэгээд энэ хүн өөрийн биеэр би вакцин хийлгэхгүй гэдгээ татгалзаад албан ёсоор өргөдөл бичээд тэгээд дэчүүх тандсан анхны хэрэг. Энийний дараа ер нь юу болж үнэсэн бэ гэхлээр дархлаажуулалт гэдэг юмыг хуульчлах, зүйл заалтад оруулах гэдэг нь чухал. Мөн түүний эсрэг хэргийн байдлаар бас ингээд нөгөө нэг маргаан үүсэх боломжтой юм байна гэдэг юм кейс үүссэн учраас хууль эрх зүйн бодлого боловсруулагч нар бас нэлээд юм анхаарал хандуулж ажиллаж эхэлсэн юм импакт болж өгсөн гэсэн үг. Тэгэхээр бас энэ эсэргүүцэгч ачаа нөгөө хууль эрх зүйн орчмаас сайжирсан гэсэн үг. Тийм баярлалаа. За тэгээд ямар өвчний эсрэг вакцинжуулалттай холбоотой кейс байсан бэ гэхэлэр салхин цэцэн өвчнөний вакцины хийхгүй гэдэг юм эсэргүүцэл байсан. Салхин цэцэн өвчин бас нөгөө анх Америкт дэгдэхдээ бас нэлээд тийм өргөн хэлбэрээр цар тахлын хэмжээнд бас дэлгэрч исэн. Тэгээд түүхэндээ салхин цэцэг гэдэг энэ вирусын эсрэг дархлаажуулалтын кампань даян болон дархлаад
жуултын эсрэг хөдөлгөөн хоёулангийн дараагийн шатанд авчирсан гэж үздэг. Тэгвэл бас нэг юм нөгөө вакциныхаа хамгийн гоё датаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо вебсайтаас олж уншлаа л та. Тэгэхээр сүүлийн 40 жилд энэ товлолт вакцин ялангуяа улс орнуудад ирж чигснээр бид нар хичнээн сая хүүхдийн хүний амь насыг аварсан байгаад маш том тоорч. 154 сая орчим, 153 сая 800 мянган хүний бид нар амийг товлолт вакцины ачаар авч чадсан байгаа. За тэгэхээр яг бүр нөгөө схемчлээд ингээд аваад үцгээд нөгөө ядуу буурай Африкийн бүс нутаг, Зүүн Ази өмнөдийн энэ бүс нутгуудад хамгийн олон сая хүний амь насыг бид нар вакцины ачаар авч чадсан байт юм байна. За мөн сүүлийн 40 жил бид нар няраа олон нялхсынхаа эндэгдлийг вакцины ачаар 2 дахин буруулж чадсан байт юм. Тэгэхээр энэ бол үнэхээр түүхэн амжилт. За энэ ололт амжилт бол анагаах ухааны number 1 буюу нэгдүгээр одоо амжилт болгоно цохон тэмдэглэтгэхээс өөр аргагүй юм одоо тав баримт харагдаж байгаа тий. За одоо манай хүүхдүүдийн товлолт вакцины дотор байдаг нөгөө сахуу татран хөхүүл ханиадны вакциныг бид нар тариулдаг. Манай ээж нар бол аюул сайн мэдчихээн 2 сар, 3 сар, 4 сартад ингээд 3 тун хийлгдэг. За энэ хүү вакцин маань өөрөө ямар одоо түүхийг дамсан, ямар эсрүүцэлтэд тулгарч идэм бэ гэдгийг талаар ярилцъя. За 1970-ад оны үед Европ, Аз, Австралид энэ сахуу татран хөл ханиадны эсрэг вакцины эсрэг хөдөлгөөн үүссэн. Нэлээд эрчимтэй. Одоо нөгөө зөвхөн Америкийн асуудал, зөвхөн Английн асуудал жижиг хөдөлгөөн жагсаал байсан бол одоо бүс нутгийн хэмжээний асуудлууд болж одоо дэлгэрсэн вакцины эсрэг үүсгэгч нар маань тий. За энэ ямар одоо факт байсан бэ гэхээр сахуу татран хөл ханиадны эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан хүүхдүүдэд мэдрэлийн эргэтэн тогтолцооны хүнд гэмтэц үлдэц үүсэт байна. Вакцинтай холбоотой юм а гэдэг ийм асуудал хөндөгдөж гарч ирсэн. За энэ асуудлыг бол вакцинд өртсөн хүүхдүүдийн ээж аавуудын холбоо гэдэг төрийн бас байгууллага гаргаж ирээд за энэ нь бол өөрөө яг нөгөө нэг түрүү хэлсэн энэ вакцины дархлаажуулалтын кампаниг бас дахин нэг шатанд авчиж тавьсан. За яаж тавьсан бэ гэхээр хэрвээ үнэхээр вакцинд өртсөн хүүхдүүд ээж аавын холбоо ийм асуудал дэвшүүлж авал бид энийг заавалж судлах ёстой гэдэг байр суурьнаас хандаад Их Британд анхны одоо юу гэдэг хөндлөнгийн зөвлөх хороо байгуулагдсан. За тэгээ энэ зөвлөх хороо ямар ажил хийсэн бэ гэхээр тухайн вакцинд хамрагдсан 2-оос 36 сартай бүх хүүхдүүдийн дунд сур судалгаа хийгээд үнэхээр дархлаажуулалтын дараа үүссэн төв мэдрэлийн тогтолцооны гэмтэц юм уу үгүй юм уу гэдэг маш том судалгааны ажлыг өрнүүлсэн юм байна. За тэгээ энэхүү судалгааны харин үр дүнгээр тайлангаар бол маш бага буюу хамааралгүй гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр энэ маань өөрөө үр дүнгийн хувьд хамааралгүй гэж гарсан боловч өөрөө энэ маш том судалгааны ажил өрнөсөн байна. Дээрээс нь дархлаажуулалттай холбоотой хөндлөнгийн байгууллага үүссэн гэдэг бол өөрөө маш том дэвшил гэж харагдаж байгаа. Аудитын бас нэг шалгалт авах тийм. Хэдийгээр нөгөө вакцины бүтээгээд байгаа эрдэмтэд нэг талдаа эсэргүүцээд байгаа хүмүүс нэг талдаа байгаад байсан бол одоо энэ хоёрын маргааныг яг таслан шийдвэрлэх юм хөндлөнгийн байгууллагууд үүсэж эхэлсэн юм түүхтэй. За дахиад баяр хүргэе. За тэгээд энэхүү нөгөө судалгааны тайлантай холбоотойгоор бол аав ээж нарын тэр холбоо нөхөн олгор авахыг бас ингэ шаардж исэн. Тэгэхээр энэ бас хууль эрх зүйн хувьд дараагийн шатнд бас нэг аав ээжсэн хөдөлгөөн гэж үздэг. Нэгдүгээрт аудит буюу хөндлөнгийн зөвлөлийг байгуулж өгч тус болсон. Хоёрдугаарт энэтэй холбоотойгоор нөхөн олгор дараагийн нөгөө нэг даатгалын асуудал нь яаж хөндөгдөх юм бэ гэдэг нэг тийм ситуацийг бас хөндөж өгснөөр айгу тийм сонирхолтой байсан. За тэгээд ер нь бол энэ сахуу татран хөхүүл ханиад гэдэг ялангуяа энэ сахуу татран гэдэг өвчин үүсгэгч маань өөрөө өвдөх юм бол алсын хүндрэл нь ерөөсөө төв мэдрэлийн тогтолцооны гэмтлүүдээр бас хүүхдийг хөндрүүлдэг юм хорвот чанартай вирус үүсгэгч юм аа гэдгийг. Одоо харин дараагийн товлолт вакцинд байдаг дархлаажуулалтын талаар товлолт вакцин дээр бас нэг юм тоо байд юм байна хараа. 1980 онд дэлхийн хүүхдүүдийн 20 орчим хувь нь вакцинд хамрагдж ирсэн гинэ. Тэгсэн чинь одоо 40 жилийн дараа энэ хамрагдалтын тоо 80% хүрсэн байна. Бид нар нийтээрээ тийм 4 дахин энэ товлолт вакцины хамрагдалтын хэмжээ сайжруулж чадсан гэдэг юм мундаг амжилттай байна. Би бас нэг юм сонирхсан байхгүй юу? Ингээд вакцины талаар мэрэгжлийн сэтгүүлүүд, за мэрэгжлийн ном тохиомлууд тий. За тэгээд дэлхийд дээр хүлэн зөвшөөрөгдсөн аюу олон юм нөгөө их ус зүрүүдийн судалгаа хийчээд надад зүгээр нэг юм бодогдсон зүгээр олон нийтэд зориулсан мэдээллийн юм байдаг юм болов гэдэг юм сонирхол судалсан. Тэгсэн чинь 1982 онд ийм вакцины
одоо яг энэ саяны ярьсан сахуу дотрон хүл ханиадны вакцины дараах сөрөг хариу урвал хүндрэл гэдэг юмныг талаар тайлбарлахыг оролцсон баримтат кино бүтээгдэжсэн юм байна. Vaccination Roulette гэдэг нэртэй. Тийм. Энэний дараа 1991 онд A Shot in the Dark гэдэг нэртэй ном байдаг. Amazon дээр бас байлээ. Тэгээ энэ бас яг энэ нөгөө нэг вакцины дараах мэдрэлийн хүндрэл байдаг юм уугүй юм уу байвал хэдвэфтэй байдаг гэдэг илүү нийтэд ойлгомжтой хэлээр бичигдсэн юм баримтат кино ном байдгийг бас би олж мэдсэн. Тэгэхээр энэ бол маш хэрэгтэй мэдээлэл манай хүрслэн хэмжилж байгаа тийм. Ялангуяа энэ вакцинаас айж байгаа ээж аав нар байвал тийм. Энэ номыг бас ингэж олж уншихыг одоо санал болгож байна. Тэгээд подкастн дээрээ номнуудынх нь description хэсгээр байршлаад тавьж байна. Тэгээд би бас ээж хүн. Тэгээд 4 хүүхэдтэй ээж хүний хувьд хэрвээ бид нэр эмч биш байсан бол Улаанбурханы вакцинд итгэх юм уу итгэхгүй юм уу гэдэг нэг аргумент гаргамаар. Улаанбурхан гэдэг өвчин Монгол улсын хэмжээнд 2 сарын 18-наас хойш бүртгэгдээ даруй маш хэмжээний тохиолдолтой бүртгэгдчихэд дээрээс нь Улаанбурхан улаанууд Гахан авдар гэдэг энэ гурван вакцин бол бидний хүүхдүүдийн тавлт вакцинд байдаг юм. Вакцин заавал дархлааж болох хэрэгтэй вакцины нэг. За тэгээд хэрхэн эсэргүүцэлтэд тулгарч исэн бэ гэдэг түүх бас их сонирхолтой байна. За энэхүү гурвалсан вакцины талаарх анхны эсэргүүцлийн маш том жишээ бол эмч хүн байсан. Бас. Тийм. Эдвард Эквил гэдэг нэртэй эмч хүн. За энэ эмч ямар аргумент төвшүүлсэн бэ гэхээр тухайн вакцинд маань өөрөө тарсны дараа хүүхдийн аутизм ADHD буюу анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнд хам шинжийн шалтгаан болоод байна гэдэг юм аргумент төвшүүлсэн. За энэ өөрөө нийтийн сонирхлыг маш их татсан. 98 онд энэ одоо санааг дэвшүүлээд за тэгээд маш их хүмүүсийн анхаарлыг татсан. Яа тэгэхээр аутизм ADHD гэдэг энэ хүрээний эмгэгүүдийн шалтгаан одоогоор ч тодорхойгүй байж байгаа. Онцлогоо эмчнэрийн ур чадвар сайжирсны ирээр тохиоллын тоо бас нэмэгдэж байгаа учраас яагаад гэдэг асуулт бол байсаар ирсэн. За тэгээ энэхүү эмч маань 2004 онд анаа ухааны одоо томоохон сэтгүүл бодох Lancet сэтгүүлд яг энэ одоо дэвшүүлсэн санаагаа нийтлэл болгож тавьсан. За тэгээ энэхүү нийтлэл мэдээж Lancet сэтгүүл бол бүгдний мэдж анаа ухааны хувьд бол нэлээд тийм том рангтай сэтгүүл байдаг. Тэгээ энэ нийтлэлээс хойш ялангуяа энэ аутизм, ADHD-гээр онцлогдсон хүүхдүүдийн ээж аавууд за тэдний эргэн тойрныхон гэд ер нь бол маш их санаа зовж энэнийг бүр маш их эсэргүүцсэн. За тэгээ энэ эсэргүүцэл маань бас энэ Улаанбурхан гэдэг өвчний дахин дэгдэлтийг өдөж өгсөн. Харамсалтай нь энэхүү бүтээлтэй холбоотойгоор Их Британий эмч нарын ерөнхий зөвлөл шалгаж эхэлсэн. Тэгээд харамсалтай нь энэ бол ашиг сонирхлын зөрчил байна гэдгийг тогтоогоод энэ Эндрю эмч маань одоо ингээд эмчлэх хэрхэн лицензээ насан туршдаа юм хураалгасан юм кейс байт юм байна. За тэгээд энэ одоо вакцины тэгвэл яг энэ эмчийн дэвшүүлсэн санаа бодтой юм уу юм уу гэдгийг одоо ч дэлхий судалж байна. Тэгээд яг үндсэн гол point нь юу байсан бэ гэхээр тухайн вакциныг урт хугацаанд хадгалахад зориулагдсан Тимеросал гэдэг нэртэй химийн элемент маань өөрөө магадгүй аутизмын шинж тэмдгийн шалтгаан байж магадгүй юм аа гэсэн юм тезис байсан болж таарч байгаа. Тэгээд энэ тезис нь одоо байд юм уу? Байж байна. За тэгээд одоо энэ хүний ачаар бас энэ хүний ачаар бидний вакциныг ногоон болгож өгөөч гэдэг их хөдөлгөөн өрнсөн. Нэгсэндээ байгаль дээлтэй химийн докторжуулагч элементийн одоо хувь хэмжээг нь басгаж өгөөсэй гэдэг юм болж байгаа байцсан химийн харуул чанарыг басгаж өгөөч өрнөд маш амжилттай явж байгаа нэлээд олон вакцины хадгалтын одоо нэгдэл дотроос энэ саяны миний дурдсан бодис багасж байгаа. Эсэргүүцэд тулгардаг вакцинжуул багасдаг пандемик ихсдэг. Тэгээ биднэрт ингээ сүүлийн 30 жилийн дүр зураг харах юм бол одоо манай улсад яг энэ кейс байгаа шүү дээ. Бид нар 14 онд Улаанбурхангүй улс гэж болсон гэж зарласан. Гэтэл 2015-аас 16 онд маш том хэмжээний пандемид ихсэн шүү дээ Улаанбурхан. За тэгвэл надад ийм асуулт энэ мөгийг. Яагаад бид нэр ингээд Улаанбурханаас ингээд айгаад эсвэл ингээд анхаарлыг хандуулаад байгаа юм ер нь? Энэ өөрөө яг яадгийн хүмүүс нөгөө айх мэдгүй юмнасаа жоохон айддаг нэг тийм хамгаалах уралтай штэ. Тэгэхээр ингэсэн байна. Вакцинаас өмнө бид нэр Улаанбурханаар жилд ер нь маш олон мянган хүүхдүүдийг алдчихсан байхгүй юу? Хүүхдүүд ч том хүмүүс ч гэсэн бас энийг хүндэрч тасардаг байсан байгаа байхгүй. Тэгээ вакцин ч өөрөө бидний хамгаалах энэ эсүүдийг байлдаанд бэлдээд өгч байгаа юм зэвсэг шүү дээ. Бидний дархлааны гол зэвсэг байхгүй. Тэгээ би одоо амрахнаар тайлбарлаж хэлэхэд юм байна.
1900-аас 1969 оны хооронд буюу нөгөө вакцин албан ёсоор гараад товлолт вакцинд орохоос өмнөх үед бид нэр 530 мянган хүүхдийг Улаанбаатарын халдварын улмаас алдсан юм гашуун түүх байд юм байна. 1900-аас 1969 оны хооронд шүү дээ, тийм. Гэтэл товлолт вакцинд оруулаад за ингээд дэлхийн нийтээр Улаанбаатартай холбоотой өвхлийнхаа тоог хэмжээд үтсэн чинь 2022 оны байдлаар нөгөө 530 мянган тохиолдлын тоо маань 121 болж буурсан. Тэр нь бол асар өндөр үр дүнг үзүүлсэн юм одоо статистик тоо баримт юм аа. Улаанбаатарны вирусын онцлог нь халдварлах чадвар одоо маш өндөртэй. Зарим судалгаанууд дээр 92-оос 95% хамгаалах эффекттэй. Зарим бүр 98 ч гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр халдварлахтай. Тийм. Ингээгөөр тайлбарлахад 10 хүн тутмын 9 нь бол заавал халдвар авна л гэсэн. Тийм. Тэр нэг юм онцлог болчиход байгаа. Хоёрдугаар нэг онцлог нь тухайн халдварын нууц хугацаа их урт байгаа даа. Дундаж нууц хугацаа бол 7-аас 14 хоног гэж байгаа. Зарим тохиолдолд 28 хоног хүртэл байдаг. Тэгэхээр нөгөө шинж тэмдэг мэдрэгдэхгүй, чамайг би өвчтэйг мэдэхгүй байх хугацаа илүү урт. Тэгсэн мөртлөө халдварлах хувь нь асар өндөр. Учираас одоо сая мэдээлж байгаагаар Монгол улсад 2 сарын 18-нд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн. Одоо өнөөдөр 7 сар гараа явж гин гэхэд чи ердөөсөө л 4 сар гарan 5 сар орчмын хугацаанд бид нэгээд 11 мянган тохиолдолтой болчиход байгаагийн цаад үндсэн одоо шалтгааны халдварлах эрчимтэй нь ердөөсөө шууд холбоотой тийм. За хүүхдийн эмч хүний хувьд төслээд нэг асуумаар яагаад хүүхдүүд нялхацууд өвдөд эндээд байгаа юм бэ? Яагаад том хүмүүс өвцөн ирнэ хүн дээр өвдөхгүй эсвэл энэ хөлт хөрөхгүй гэхлээр бага одоо юм бэ гэдэг нэг юм асуулт. Ингэж аахгүй хоёр юмтай ер нь бол холбож тайлбарлаж болох үс санагдаж байна. Нэгдүгээрт нь Улаанбаатар гэдэг өвчнийг үүсгэж байгаа вирус өөрөө ямар онцлогтой юм бэ гэдэг нь. Энэ вирус өөрөө хүний биед ороод тодорхой хугацаанд үржснийхаа үр дүнд шинж тэмдэг биднэрт илрүүлээд тодорхой хугацааны дараа вирусын тоо хэмжээ буураад идэгэрдэг. Гэхдээ хүний дархлааны санамжийн эсүүдийг тоо хэмжээг нь бууруулдаг. Тэгэхээр бусад өвчнөөс хамгаалж исэн миний байлдааны эсүүдийг бууруулад байна. Улаанбаатарны вирус нь өөрөө дараа нь. Тийм учраас бид нэр эндээс ангаах эмчнэр айгаад байна. Яг зөв. Улаанбаатар гэдэг өвчнөөрөө өөрөө одоо хүндэрч интэхгүй ч дараагийн хоёр дахь халдвар, дараагийн хүндрэлээр одоо хүн дээр өвдөх эрсдлийг нэмэгдүүлээд өгч байгаа гэсэн. Тэгэхээр харьцангуй бага насны буюу дархлаажуулалтанд хамрагдаж амжаагүй байгаа насны хүүхдүүд энэ вирусын халдвар тавснараа хүндэрч индэд байгаа. Нэг харамсалтай. Одоо юу гэдэг 9 сард эхнийхээ доозд хамрагдахаас өмнө энэ хүүхдүүд өвчлөөд за ингээд индэд байгаа. Өвчлүүлж байгаа, тээвэрлж байгаанууд нь хүмүүс нь одоо бид нар буюу ээж аав нар, насны туршид нар. Тэгэхээр няраа нялхс хүүхдүүдийг хамгаалаад байгаа зоно бүс нь өөрөө бид нар ээж аав нар, насны туршид юм шүү гэдгийг одоо хэдүүлээ маш сайн ойлгомоор байна. Тэ. За тэгээ энэтэй холбоотой одоо яг манай Монгол улсын эрүүл мэндийн салбарт нөхөн вакцинжуулалт, сайн дурын вакцинжуулалт гэдэг кампанийн аян бас өрнөд явж байгаа. Нөгөө товлолт 3 вакцинаас гадна тэ яг зөвхөн Улаанбаатарны эсрэг цонгомол вакциныг бид нар халдвар төвчин судлалын үндэсний төв маань хийж байгаа шүү гэдгийг ташрамд бас дуртмаар байна. За мөн басны зөвлөгөө өгөхөд хэрвээ том хүн, насанд хүрсэн хүн та Улаанбаатараар өвдөөд Улаанбаатарны шинж тэмдэг илэрсэн бол олон хүнд түгээхгүйгээр олон нийтийн газар явахгүйгээр гэртээ л ингээд нэг бусдын төлөө тий яг ковидор бид нар карантинлээд сурсан шүү дээ. Харьцангуй биднэрт ингээд юу экспириенс биш тий дадлага туршлага байгаад байна. Тэр өөрийгөө карантинлаад нэг 10-аас 14 хоногийн дотор нэраа хүүхдүүдийг өвтөхөөс урьдчилан сэргийлж өгөөрэй гэдэг ийм уриалгыг гаргамаар байна. За тэгээд ер нь бол ингээл вакцины түүх сонирхлоор маш сонирхолтой байлаа. Тэгээд Монгол улсын хэмжээнд ер нь энэ дархлаажуулалт гэдэг зүйл хизээнээс ер нь анх эхэлсэн бол гэдэг бас сонирхолтой байна. За Монгол улс чинь нөгөө 1961 онд тий нүбийн харьяа ус болоод за энэс нэг төд хөдөлгөөн 1972 оноос эхлээд бид нарын товлолт вакцины анх оруулж хийж эхэлсэн байдаг. За тэгэхээр энэ бол яг Монгол улсын хэмжээнд ялангуяа манай анагаах ухааны салбар тухайн үед ажиллаж исэн одоо бидний тий багш нар за үеийн салбарын удирдлагуудын маш том амжилт гэж бол харж байна. Тэгээ бид нар энэ цөөхөн хүн амыг
маш хурдтай өсөхийн тулд нялхс болон хүүхдүүдийн эндэгдлийг бууруулахын тулд энэ вакцинжуулалт гэдэг энэ кампейнт ажлыг маш смартаар ухаалтгаар ингэж эхлүүлж чадсан байна. За тэгээ бас нэг ээж аав нарт заавал хандаж хэлмээр байгаа юм юу гэхээр Улаанбуурхны вакцин бол өөрөө хамгийн их судлагдсан вакцинд нэг байт юм. Тэр хамгаалалтын зэргийг хэдөө гэж бодож байна. Тэгээ манайхын чинь нөгөө хувь асуугаад байдаг шүү дээ. Энэ вакцин хэдөө хамгаалах гэдэг юм бэ? Хэдөө хувийн гаранти өгөх юм бэ гэдэг байгаа байхгүй. Тэр ер нь вакцин дээр бас 100% гарантиг бол хаана өгөх боломжгүй тий. Тэгэхээр ягаад тэгэхээр нөгөө түрүүнд урдсанчлан өөр байдаг учраас гаргаж авч байгаа. За Улаанбуурхны вакцины хувьд 2 дооз тарьж байгаа. Нэг доозоор эхний доозыг тарихад тухайн тариулсан хүн 95% хамгаалалт авдаг. За 2 дахь дооз буюу бустер доозоор бид нэр 97-аас 98% хамгаалалт авч чадж байгаа учраас Улаанбуурхны вакцинд заавал хамрагдаач гэж ингэж уриалаад байгаа тий. Тэгэхээр ээж аав нар харьцангуй Улаанбуурхны вакцин дээр бол 50 байж болно. 1963 оноос хойш өдийг болтол одоо хожуу олон эрт үеийн бүх хүндрэлүүдийн бас судалгааг их сайн хийгдсэн ийм вакцины тоонд орд юм байна. За өнөөдрийн байдлаар халдварч өвдсөн судлалын үндэсний төвийн мэдээгээр Улаанбуурхан өвчний батлагдсан тохиолдлын та 11,000 гарсан байна. За үүнээс нийтдээ эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн та 600 давсан байна. Харамсалтайгаар бид нэр 7 үрсээ ингээд цаг бусын эндэгдлэр ингээд алдсан байна гэсэн юм статистик тоо баримт байна. Анаа ухааны доктор, хүний ихэмч Япон улсын Токушима их сургуульд доктор хамгаалж ирсэн мандах наран эмчийн өөрийн цахим хаягийн дээр нийтлэл надад их онцгой бөгөөд хэрэгтэй мэдээлэл болох санагдсан. За эмч маань Улаанбуурхны вирусын халдварлах хугацаа, нууц хугацаа, за тэгээ халдварлах эрчим дээр үндэслээд дараах тооцооллыг биднэрт одоо санал болгосон. Улаанбуурхны хамгийн анхны тохиолдол 2 сарын 18-нд бүртгэгдсэн эхний тохиолдлын тоо энэхүү вирусын геометри прогрессор өсөж байгаа хандлага дээр үндэслээд бид 6 сарын 27 гэхэд даруй 10,000 тохиолдолтой нүр тулах юм байна. 4 сарын дотор тий. За тэгээд энэ тооцоолол цаашдаа энэ хэвээр үргэлжлэх юм бол 7 сарын 6-наас 8-ны хооронд 15,000. За тэгээд 20 гэхэд бид 50-аас 80,000 халдвартай тохиолдолтой болох юм эрсдэл байна гэдгийг бид нар сануулж байна. За мөн сүргийн дархлаажуулалт буюу энэ дархлаажуулалтын хуваараа бид нийт хүн амынхаа 85% хүрэхгүйгээр байх юм бол энэ халдварын тохиолдлыг яг саяны тоо баримт статистик үндэслэлээр нэмэгдүүлнэ. Харин 96% хамрагдуулж иж сүргийн дархлаа үүсгэж иж бид нэр халдварын их хуурхайг хомих боломжтой юм байна гэдэг юм математик загварчлал дээр үндэслэн одоо саналыг биднэрт ингээд дэвшүүлсэн. Тэгэхээр бид бас энэ тоон дээр энэ цаг хугацаан дээр илүүтэй юм анхаарах нь одоо үед бол хамгийн чухал байгаад байна. За ялангуяа одоо ингээд бидний үндэсний баяр наадмын хоногуд ойрт ирж байна. За бид баяр наадмаараа бүгдээрээ л аймаг орон нутаг өөрийнхөө төрсэн газар руу аялж амрахыг хүсдэг учраас энэ одоо халдварыг одоо голомтыг барьж авч тогтоохын тулд насанд хүрсэн эцэг эхчүүдээ хүүхдүүддээ Улаанбуурхны вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдаарай. Тэгэх юм бол бид саяны хэлсэн энэ тооцооллыг бас хомих боломжтой гэдгийг бас биднэрт боломж байгаа дээ шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр сүргийн дархлаа гэж бас нэг юм point гарч ирлээ шүү дээ. Сүргийн дархлаа гэдэг нь 96-аас дээш үеийн хамрагдалтыг бид нэр хэлж байгаа юм байна. За 1972 оноос хойш төрсэн хүмүүс бол нөгөө бид нартэй миллениалсийн чинь тавлалт вакцинтай хамрагдсан учраас бид нар хүндрэлээс олж яах шамар шаардлага байхгүй. За ялангуяа 2014 оноос хойш буюу нөгөө Улаанбуурхны талсан зогсоосон штэ гэж энэ мэдээг гарснаас хойш төрсэн хүүхдүүд за мөн товлолт вакциндаа бүрэн хамрагдаж чадаагүй хүүхдүүд мөн халдвар төвчин судлалын үндэсний төв дээр яг одоогийн байдлаар Улаанбуурхны сонгомол вакциныг бас хийж байгаа шүү гэдгийг хэлмээр байна тий. За Улаанбуурхны вакцин маань дахиж хэлэхэд нэг дооз нь 95%, хоёр дахь дооз нь хэлэхэд 97% насан туршийн хамгаалалт үүсдэг юм одоо мундаг судлагдсан вакцин байна. За мандах нарын эмчийн хэлсэн докторын хэлсэн энэ аргументыг батлахад яг одоо бидний энд харуулдаг байгаа тоо их баримтыг баталж байна л да. За халдвар төвчин судлалын үндэсний төв 7 сарын эхний байдлаар 11,300 гаруй хүүхэд Улаанбуурхны халдвар одоо авсан нотлогдсон байна. За үүнээс бид нар харамсалтайгаар 7 хүүхдийн амь насыг Улаанбуурхны улмаас алдаад байна. Тэгэхээр 2015-аас 16 оны бидэнд маш гашуун туршлага байгаа. Тэгэхээр энэ үед бид нар 160 хүүхдийг Улаанбуурхны одоо халдварын улмаас алдсан байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ яг энэ цаг үед ялангуяа энэ баяр наадмын өмнө хөдөлгөөн хийж байгаа энэ цаг үед анхааралтай авч за хүүхдүүдээ гадуур их олон газар авч явахгүй байх. Ээж аав нар ялангуяа бага насны хүүхдтэй байвал хөдөө орон нутаг хол бас
зорчихгүйгээр тоглолт вакцинда хамрагдах. Тэ за мөн яг энэ бүх мэдээллүүдийг ийм их сурвалжтай газраас нь мэдээллийг авахыг одоо бид нар подкастаараа уриалж байна тийм. За ингээд эцэст нь хэлгээд вакцин зохион бүтээсэн хүн төрөлхтнийг аимшигт өвчнөөс сэргийлж байгаа, нээлт хийж байгаа бүх цаг үеийн эрдэмтдтэй талархъя. За мөн нөгөө талдаа вакцин эсэргүүцэгч нартаач талархмаар байна. Яагаад тэгэхээр дархлаажуулал энэ вакцин өвчнөөс сэргийлэх энэ биологийн бүтээгдэхүүнийг та бүхний ачаар бас дараагийн шин төвшөнд авч тийм байна шүү гэдгийг бид ингээд түүхийн он цагийн бичсэн маш олон их сурвалжаас ингээд ойлгож мэдж авлаа. Эхний дугаарыг маань одоо шимтэн сонсож за мөн биднийг одоо дэмжиж байгаа үзэгчдтэй сонсогчдод маш их баярлалаа. За мэргэжлийн хүмүүс биш анхныхаа дугаарыг бичсэн учраас за алдаа оноо байхыг үгүйсэхгүй та хэд маань санал шүүмжээ биднэрт харамгүй хайрлаарай. Мөн дараагийн дугааруудаар ангаах ухааны ямар олд амжилтын талаар ямар мэдээлэл авмаар байгаагаа бас бидэнд илгээж өгөөрэй. Ингээд шимтэн сонссон үзэгч нартай баярлалаа. Хамтран хөтлсөн хүслээ найстаа баярлалаа. Амжилт хүсье дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.